Хөтөлбөрийн нисэгт ихэр теннисчин үлэмж төгөлдөр ачлал төгөлдөр нарыг онцолж байна. Тэд газрын теннисээр 3 дахь жилдээ хичээллэж байгаа. Гэсэн хэдий ч олон жил хичээлсэн хүүхдүүдээс ялгаагүй амжилт үзүүлж олон улсын тэмцээнүүдэд шагналд барьцсан байна. Газрын теннисийн дэлхийн шилдэг тамирчин болох мөрөөлтэй ихрүүд Монголд U12 насны ангиллалдаа эхний 3-т ирэмблэгдэж байна. Үлэмж төгөлдөр, ачлал төгөлдөр нар 8 наснаасаа чөлөө цагаа үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор газрын теннисээр хичээлж эхэлсэн. Ингээд Тайландд болсон тэмцээнд хоёулаа хүрэл медаль хүртсэн. Харин өнөөдөр теннис тэдний амьдралын нэг хэсэг болж хичээлийнхээ хажуугаар өдөр бүр 3 цагийг теннис зориулдаг. Газрын теннисээр хичээлэх нь надад маш гой санагдав. Учир нь газрын теннис тоглох нь надад урам зориг өгдөг. Ер нь бол хожих болгонд миний ингээд амьдрал нэг гой зүйл тохиолж байгаа юм шиг мэдрэгддэг. Хожигдоход ямар мэдрэмж төрдөг вэ? Хожигдоход жоохон миний урам хугардаг. Гэхдээ би бусад хүмүүс л ураагаа чихгүй өөртөө ямар алдаа байдаг ухаарч хожигдлоосоо ер нь сургамж авдаг. Теннис тоглох надад жаа кайфтай байдаг болохоор надад бас ер нь гой санагддаг. Яг гэнэ ингээ бөмбөг зөх болгоно нэг амар гоё спинтэ тэр доогарж байгаа чимээ тэр слайс чимээ гэдэг надад амар гоё кайфтай гаддаг болохоор гоё санагддаг. Малайз, Тайланд, бүгд найрамдах Солонгос улс зэрэг олон оронд зохион байгуулсан олон тэмцээнд тэд амжилттай оролцсон. Ачлал төгөлдөр бүгд найрамдах Солонгос улсын бага дунд сургуулиудын шилдэг 128 тамирчин оролцдог U12 насны ангиллалд 10 дугаар байр эзэлжээ. Энэ нь тэдний хэдий хэмжээний ирээдүйдээ тамирчин болохыг илтгэнэ. Харин одоо олон улсын мэргэжлийн карьер эхлүүлэх хэрэг бүхий Зүүн Азийн багийн авраг шалгаруулах тэмцээнд оролцохоор зорж байна. Иймээс ирэх амралтын өдрүүдэд болох сорилго тэмцээнд орохоор өдөрт 8 цаг бэлтгэл хийж байна. Уралдаан тэмцээнд оролцоход зардал мөнгө шаарддаг учраас тэд спонсортой болох хүсэлтэй байгаа юм а. Монголынхаа бахархал болохыг хүсдэг. Бас дэлхийн нэрээ гаргаад Монголынхаа нэрийг гаргаж ер нь бол бие зүв авч явж ер нь бол олон ялалт байгуулна гэж би амлана. Дэлхийн нэр нэг болохыг мөрөөддөг мөн ингээ Grand Slam гэж яддаг байхгүй юу? Тэрний одоо ингээ 4 Grand Slam-ыг дөрүүлэн амсан хүмүүс их ховор яддаг байхгүй юу? Тэднүүсийн тоонд нь би багтахыг хүсдэг. Миний хувьд Елена Рybakina шиг олон төрлийн цамыг авч дэлхийд Монголынхаа нэрийг гаргасан алдартай өндөр зэрэглэлийн про тамирчин болохыг зорж байгаа. Харин тэдний багш нь бүгд найрамдах Солонгос улсын мэргэжлийн тамирчин бөгөөд ихрүүдэд ихээхэн ихтгэл найдвар тээж байгаагаа ярьж байлаа. 지금 쌍둥이는 일주일에 ихрүүд 7 хоногт 6 өдөр маш их хичээж бэлтгэл хийдэг. Энэ ирчээрээ явбал дэлхийд танигдсан шилдэг тамирчин болох нь гарцаагүй. Монгол хүүхдүүд хүчтэй, бие бэлдэр сайтай, сэтгэл зүйч, эрүүл байдаг нь амжилтад нь эргээр нөлөөлдөг гэж боддог. 세계적인 선수가 될 수 있을 거라고 생각합니다. Ихрүүд дэлхийн дивжээнд төрийн дулаан ихшгэлүүлэх мөчөд өөрсдөө хамгийн их бахархдаг хэмээс юм а.